За хай зүрхнүүд өнөөдрийн манай контентын ерөнхий ивент тэтгэгчээр та бүхний хэдийн мэддэг болсон мэдээж Care Store та бүхэндээ дуулгах бэлэгтэй бонустай мэдээтэй аан гэд уун гэж байгаарай заа юу. Care Store маань энэ сарыг дуустал буюу 2 сарын 28 хүртэл өөрийнхөө дуртай өнгө загвараас үл шалтгаалan та хүссэн аниме нэг малгайтай цамц буюу Hoodie авбал бонус бэлгэнд нь зөвхөн манай үзэгчдэд зориулаад өөрийнхөө хүссэн аниме түлхүүрийн осор эсвэл хүссэн дүрийнхээ 50 ширхэгтэй стикер авах хэрэг олгож байгаа шүү манайхаа. Тэгэхээр яарвчлаад очоод аваарэ. Асуух зүйл гарах юм бол утасны дугаар нь 8815 57 29. Яг одоо залгаарай. Facebook хаяг нь энэ байна. Ингээд гайд үзцгээе. Лүү маань яагаад арх ууцсан шаал согтуу байгаа ч гэсэн бигуураатай бараг л энэ тэнцүү ялах шатандаа явж байна. Бүр азар урт үстэй болохоор үсээрээ эргэхдээ нүүрийг нь шавхуурдаж өөрөө цөм өшөглүүлчээд илгээ хүртэл инээж байснаа дахиж архиа нэмж уугаад бүх дайралтаас нь бултаж бүр бигуураагийн гарыг нь үнсэж дургийг нь хүргээд нөгөөх нь алив өстэй алах бодолтой бол дайраад хүрээд ир гэсэн чи no чамайг би алахгүй. Учир нь манай гэр бүлийн дүрэн бол хүн алахгүй байх. Сакамото захирал болон шин бүгдээрээ миний гэр бүл гэдэл уянгалуулад нэг яг шанадах гэснээ шууд зогсоод ивэрүүл болоод хүүе би хаана энд юу болоод байгаа юм бэ? Чи хин бэ? Энд юу болоод байгаа гэл эрүүл олчхоор нь обигоро бүр дургуун хүрээд намайг цохих гэснээ сая өрөвдөд болсон уу те? Ямар дургу хүрэж гинэ гэснээ шууд очоод ёо жиста үнэхээр кул зөрөгтэй охин байна. Би өстө яг чам шиг юм зөрөгтэй хөөрхөн охтуудад дуртай ахгүй юу? Хайртай шүү бэ. Найз болёо гэтийн шок за. Аха одоо обигоро дайсан биш болцсон. Энэ хоёр аль хэдийн найзалсан. За одоо гал хэсэг. Сакамото маань хормын төдийд турж хуучин төрхөндөө ороод бойлушка бойлор минь алалцъя гэдэл. Бойл маань турлаа гэдэгтэй яад ин чи чамайг сте заавал би алхтаал нэг алан тална гэсэн чи Сакамотод мэдээж химих нүдүүлэлгүй яах вэ? Гүй тэгээд бүр нөгөө тесрэх бөмбөгийнхөө дайралтыг Сакамото руу чиглүүлсэн чинь юу ч биш. Цаадах чинь нэг нэгээр нь барьж аваад өөрлөө нь дайрах жишээний ийм л easy байгаа байхгүй юу? Бойл бүр цаатахыг чинь тэтгэвртэй гарчаад бүр 5 жил болчоод алуурчин биш юм бэжээж яаж ийм амар хүчтэй байгаа юм болоо гэл энийг нь гайхаад бодоод тунгаагаад ч болохгүй л дээ. Энэ хоёрын маань тулаан эцэст алсыг харагч дээр өндөрлөж Бойл маань түүнийг үнэхээр иршүүд кул залуу юмаа гэд өөрийгөө ялагцнаа хүлээн зөвшөөрсөн бол Шин, Лүү, Сакамотогийн ихнэр хүүхэд паркийн нэг сандал дээр унтаж байдیں۔ Хинч хизээж ийшээ аваад ирсэн байгаа юм. Ихнэр нь сэрээд хідүүлээ чин сүлд сүнстэй байшинд байсан биз дээ. Шин, чиний наад хувцас унах чинь яагаар юм амар халтар олцсон байдیں энэ гэж сэжиг авч эхэлнэ. Шин харин гүй зомбинууд дайраад гээл ер нь олвол жоох аргалс хийгээл өнгөрдөг. Сакамото Бойл хоёр харин хамт мантон бууз хувааж идээд байж ил Шин ирснээ бүр нүдэндээ ч итгэж чадахгүй хүүшээ та нөгөө бүдүү ах минь яаж ингэж амар турсан ахаа дүүдэ заагаад өглөө гэдэл Сакамото бол хүн хичээвэл дасгал хөдөлгөөн хийгээд турчин гэж мэгээд зөвхөн хэдхэн минут дасгал хийгээл ингэж тордог бол гүн сайхна тий. Шин тэгэл бүр зураг хөргийг нь дарж баримт чөөлж ин тэр цаана харин ихнэр нь энэ хэдийн нөгөө Сакамотог алах юм бол шагналын мөнгө энтрийг нь сонссон бүр нэлээ эвгүй болсон. Тэгээ мэдээж үннээ хэлэхээс өөр ямар ч арга байхгүй. Бүгдийг нь хэлнэ. Тэгээ хаана яагаад хэлээгүй юм бэ гэд ууралсан ч Бойл бас эр хүн юм гэсэндээ та хоёрыг л юунд битгий санаа зовоосоо тоглоосоо гэж бодсон байхаа гэдэл ойлгуулна. Хаана маань ч ойлгоход энэ асуудлаа гял хурдан шийдэхийг нь зөвшөөрлөө. Тэгэхээр асуудлыг Сакамотог ал гэсэн захиалсан хүнийг нь буулгаж аваад амлсан мөнгийг нь хурааяа гэсэн яриаг Шин тэр хоёр яриад Бойлоос алуурчдын холбооны байршил болон яг хэн Сакамотог ал гэснийг нь асуухад баг юу ч мэддэггүй. Ер нь Сакамотог ал гэсэн хүн нь нууц байгаа юм лээ. Бойл обигура хоёр дахиж хизээж Сакамото болон түүний нөхөд рүү дайрахгүй баяртай гэдэл яваад өгнө. Сакамотогийн толгойд нэгэн мэргэн санаа төрсөн нь кино түрээсийн газар. Энэ газар болохоор ерөөсөө энгийн нэг кино түрээсэлдэг газар биш, хэрэгтэй мэдхийг хүссэн маш нууц мэдээллийг киногоор дамжуулан өгдөг өгөөд маш нууц юм байна л та.
Нэрээ Сакамото маань дахиж амар хидэд буцаад таргалцсан шүү. Өөрийгөө хурдан турааж таргалуулж чаддаг гэсэн үг. Киногоо үзчихэд төлбөрөө төлөх гэтэл хэд гисэн гэж Монгол мөнгөөр 16 сая төгрөг буюу 756 мянган йен болд юм да. Амар хаастай. Худалдагч залуу Сакамото болгоомжтой л агаарэ. Энэ бол тоглоом биш. Энэ хэрэгт чиний хуучны сайхан нөхөрлөж явсан бестийн бест андуудчин орооцолдсон ч байж магадгүй шүү. Би өөр мэдээлэл өгч чадахгүй гэд явуулдаг. Йоо яг юу болох гээд байна да. Нөгөө талд Алуурчдын холбооны ордер буюу хамгийн шилдэг тусгай багийн зарим гишүүд цугласан байна. Хуучин энэ салаанд Сакамото хүртэл байсан. Одоо эндээс та нарын хамгийн сайн таних нь гэх юм бол Нагумо, бас Осараги, Шишиба, Минималист Хё гэх гарууд иржээ. Энэ дөрвөөс гадна дахиад ордерийн хүмүүс байгаа. Гэтэ уулзалтад эрэг байгаа. Энэ Шишибаа нь сонгон иддэггүй болохоор хоолонд нь сонгон хийсэнгээд зөөгчийг тэр дорн шууд алждаг. Ёстой хэрцгий гар юм шиг хэллээ. Гэтэл гаднаас нэг сахалтай өвөө орж ирсэн. За хай бронууд би бол алуурчдын холбооны 90 байна. Саяхнаас манай холбооны алуурчдыг агнах болсон. Тиймээс тэр хүнийг яаралтай олж устгаасай гэж хүсэлт тавина. Манай гурав харин хайж Дондинкай алуурчдын холбооны байранд ирж учир начир хужирыг нь тунгааж олох гэдэл эхнээс нь асуудлыг зохицуулаад угаасаа хүн алахгүй болохоор ухаан алдуулж хүлж мөлсөн шихээ. Ингээд дээшээ гарахад яасан гэж бүх гишүүдийг нь алчихсан. Нагумо ганцаараа сандал дээр сууж ийсэн. Хүүе та нарыг л хүлээж илаа штэ яасан уддیں۔ Би эдний босс тэгээд энэ хүмүүсийг бүгдийг нь алдсан штэ. Яасан гэснээ шууд шинэлүү дайраад тэгснэ за мен чин тоглосон юм аа. Та нарыг ямар арагшин гаргахыг үзсэн ингээд дахиад лүү шин хоёрт задуулна. Гэхдээ Нагума бас амар сэвтэй те худлаа энийгээд нэг сайхан царайтай хүн цаана юу ч бодож явдیں гэхгүй юу. Нагума гэхдээ энэ хүмүүсийг алаагүй шүү. Мэдээл цуглуулах гээд ирэхэд бүгд үхсэн байсан гэж өөрөө хэлсэн. Тэгэд энэ алуурчдын холбооны хүмүүс ойрын эдийн сарын турш 100-аас илүү хүн алуулаад байгаа. Тэр хүмүүс нь аллах хийсэн газартаа X тэмдэг үлдээдэг болохоор Slar гэж нэрлэх болсон бөгөөд Сакамотогийн байсан тусгай салаа буюу алуурчдын холбооны ориглууд гэгдэх ордерүүд хүртэл хөдөлж байгаагаа хэлнэ. Гэхдээ хамгийн чухал нь гэх юм бол Сакамото галт гэж даалгавар өгөөд шагналын мөнгө амласан өдөр болон алуурчдын холбооны хүмүүс үхэж эхэлсэн өдөр нь яг нэг өдөр гэдэг нь хамгийн хачиргалтай. Дүрс солигдож байгаа хэсэгт бол Slar гэгдэх хүмүүс бас хэдэн хүмүүсийг алаад нөгөө X тэмдэглэгээ тавьж байгаа нь харагдана. Манай хэдийн амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилсээр Сакамотогийн шагналын мөнгнөөс олж маш олон хэрэгтэй хэрэггүй гарууд орж ирж байгаа болохоор бүр өөрийнхөө охиндоо эхнэр нь хүртэл энэ хэрэгт орж байгаа болохоор өөрсдийгөө хамгаалах зүйлийг сурсаар. Учир нь Нагума түүнд бойл митийн шалдар буулдар юмнуудтай зуралдаад авах юм бол цаашдаа хэцүү шүү ба минь гэдэг үгийг хэлсэн болохоор одооноос эхлээд өөрсдийгөө хамгаалж бэлтгэл хийхээр болсон. Ингээ Сакамото охинтойгоо бэлтгэл хийж шин дэлгүүртэй харин Лүмэн арх уух бэлтгэл хийгээд орж ирсэн муу талын гаруудыг шууд уусан архиныхаа шилээрээ цохиж энтер. Энэ бүр нэрийг хүн алнаа. За тэгэхээр цаашаа бүр олон гой ангиуд маш олон гоё үйл явдлууд хүлээж байгаа гэж найдаж байна. Дараагийн бүтэн сайн өдөр мэдээж 6 дугаар ангийн яриад өгөн зүрхнүүд минь Сакамото маань гэр бүлээ хамгаалж чадах болов уу? Та нар ер нь юу гэж бодож байна? Бичээрэй за. Зүрх